За бид нараас өнгөрсөн жил Монгол Улсын их хурлд боловсролын багц хуулийн одоо өргөн барьсан. Ингээд хаврын чуулганаар боловсролын багц хууль одоо батлагдана. За боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын одоо энэ багц хуулиуд батлагдаж гарна. Энэ хуулийн хэлцүүлгүүд нэлээд удаан хийгдэж байгаа. За нийгмээс бол энэ хуулийн ягаад одоо батлагдж гарахгүй бодож байна гэдэг нэлээд бас хүлээлтүүд бас байгаа. За энэ чиглэлээр бид нэр бас тодорхой энэ боловсролын багц хууль бол үндсэн хуулийн дараа орох том одоо бага үндсэн хууль учраас бол нийгмийн зөвшөлтсөлөөр гарах хууль учраас нэлээд одоо хэлцүүлгүүд хийх ийм одоо хэрэгцээ шаардлагууд үүссэн учраас одоо энэ хэлцүүлгүүд бүгд хийгдэж дуусаад энэ хаврын чуулганы 4-5 сард одоо манай багц хуулиуд батлагдаж гарах энэ улс төрийн шийдвэр, намын бүлгийн шийдвэр гарсан гэдэг бас хэлье гэж бодож байна. За ерөнхийдөө энэ боловсролын багц хуулиар одоо яг юу өөрчлөгдөх гээд байгаа юм бэ гэдэг асуудал байна. За нэгдүгээрт нь сургуулиудын чанарын хаалгыг арилгана. Хотын сургууль, хөдөөгийн сургууль, төрийн сургууль, хувийн сургууль гэдэг энэ боловсролын чанарын хаалгыг одоо арилгахын эрх зүйн шинжилгээг. Хүүхэд одоо хаана амьдарч хаана сурч байгаасаа үйл шалтгаалаад одоо чанартай боловсрол эзэмших энэ боломжийг энэ эрх зүйн шинжилгээр олгохыг зорж байна. За хоёрт нь дүнгийн тогтолцоог бид нар хална, дүн тавьдаг тогтолцоог. За ахиц дэвшлийн үнэлгээг нэвтрүүлээд хүүхдийг шалгалтанд, ЕШ-т, олимпиадад биш одоо амьдралд бэлддэг энэ тогтолцоог бий болгоно. За гуравт нь гэрт хамгийн ойр сургууль бол хамгийн сайн сургууль байна гэдэг энэ концепцийг бид нар нэвтрүүлнэ. Тэгэхээр танхим, цахим хосолж одоо хамгийн сайн багшаар хичээл заалгах боломжийг хүүхд бүрт олгох энэ тогтолцоог бид нар нэвтрүүлнэ. За дөрөвт нь цэцэрлэг сургуулийн удирдлагыг улс төрчид томилдог, улс төрчид удирддаг энэ тогтолцоог халж мэргэжлийн сонгон шалгуулалтын тогтолцоонд одоо шилжүүлэх эрх зүйн шинжилгүүдийг хийж байгаа. Ер нь улсын их хурлын сонгуулийн дараа, орон нутгийн сонгуулийн дараа 4 жилийн ийм циклтэйгээр манай ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн нийт 70-80% нь шинжлэгдэх юм байлаа. Дандаа тухайн суманд ямар нам ялсаннаас шалтгаалаад цэвэр улс төрийн томилгоонууд явагддаг. Тэгэхээр энийг бол одоо мэргэжлийн томилгоонд шилжүүлэх одоо ийм эрх зүйн шинжилгүүд хийгднэ. За би түрүүн бас онцолж хэлсэн манай үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжинэ. За энэ бол нөгөө сургуулийг санхүүжүүлдэг тогтолцоо биш. Хүүхдийг одоо санхүүжилдэг энэ тогтолцоо руу одоо шилжих энэ хувьсгал зардлын энэ шинжилгүүдийг хийх энэ эрх зүйн шинжилгүүд хийгдэнэ. За цаашдаа сургууль цэцэрлэгүүдийг бид нэр газар зүйн мэдээллийн систем дээр суурилсан хөрөнгө оруулалтын төлөвлөлтүүдийг бий болгож сургуулийн хэв шинжийг зөв тодорхойлдог энэ тогтолцоод шилжүүлнэ. За эцэст нь бол бид нар энэ багш Монгол улсад одоо багш бэлдэж байгаа энэ ихтэй сургуулиудын асуудлууд, ихтэй сургуулиуд дээр багш бэлдэж байгаа хөтөлбөрүүд за төгсөж очиод багш ажлын байрал дээр тасралтгүй хөгждөг одоо энэ тогтолцоог бид нар бий болгох ийм эрх зүйн шинжилгүүдийг хийхээр зорж байна. За тэгээд цаашдаа бол сайн багш өндөр цалин гүйцэтгэлийн урамшуулал авдаг ийм эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх гэдэг. Ерөнхийдөө ингээд нэг базаад хэлэхэд бол энэ боловсролын багц хуулиар бид нэг ийм өөрчлөлтүүдийг хийхийг зорж байна.